За юу яцгаанда киногоо үзээд байж байгаа үсттэй. Энэ удаа алдарт найруулагч Стэнли Кубрикийн Shining киног ярьж өгөхөөр бэлдлээ. Киноны эхэнд нэгэн машин уулын замаар явсаар амралтын газар ирж байгаагаар гардаг. Киноны гол дүр Жак ажлын ярилцлагад орохоор энд ирж байгаа юм аа. Жак харахан амжилт олоогүй зохиолч бөгөөд тэрээр зохиолчийнхаа хажуугаар багш бас бос өөр ажил хийж явсан ир. Харин түүний энэ ирсэн газрыг оверлог зочд буудал гэх бөгөөд буудал 5 сараас 10 сарын дунд үеийг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Харин үлдсэн хугацаанд нь ажилчид бүгд буудлыг орхин зөвхөн манаачл үлддэг юм. Учир нь 10 сараас цаг агаар ширүүлсэн хүүдэрч хүн ирэхэ болдог юмсан ч. Жак харин энэхүү цаг хугацаанд буудлыг манах ажлыг хийхээр ирсэн юм. Хүн амьтангүй сэлүүхэн орчин зохиолоо бичиж болоход нь мань хүн нэлээд олзуурхаж байв. Гэхдээ буудлын захирал түүнд нэгэн зүйлийг тайлбарлаж өгдөг. Тэр нь буудлын захирлыг ажиллаа авахаас өмнө болсон аллагын хэрэг. Өмнө нь нэг өвөл кредит ихээр эхнэр болон хоёр охины хамт буудлыг мансан бөгөөд тэгэх үедээ тэр галзуурч эхнэрээ болон охтоо сүхээр хороосон гэдэг. Цагдаа нарын энийг хэд тусгаарлагдсан орчноос үүдсэн сэтгцийн өвчин байсан гэж дүгнэж. Кредит дараа нь өөрийгөө хороочихсон юм байлээ. Харин үүнийг Жак ерөөсөө тоодоггүй. Дүр солигдож Жакийн эхнэр Венди гэртээ байгаагаар гарнаа. Түүнийхүү дайны төсөөллийн найз Тонитойгоо ярьж байгаагаар гардаг. Ээж нь Тониг хүүгийнхэн төсөөллийн найз гэж тайлбарлагч, Дайны харин түүнийг өөрийнх нь дотор нуугддаг хэн нэгэн гэдэг. Удалгүй нойлын өрөөндөө Дайнитаа ярьж байгаагаар гарах бөгөөд Тони түүнд аав нь тэр ажилд орсон бас утас удалгүй дуугарч үүнийгээ мэдэгдэхийг хэлдэг. Удалгүй нэрнгээсээ утас дуугарч Жак их нэртэй оверлогт ажилд орсонгоо хэлнэ. Харин Тони тийшээ явахыг хүсэхгүй байгаа гэх бөгөөд Дайны яагаад гэхэд түүнд цуснд живж буй буудлын өрөө бас хоёр охины дүрсийг харуулдаг. Өдөр хоног өнгөрсөөр буудал хаагдаж Жакийн гэр бүлч ажиллаа авахар ирдэг. Оверлог зочд буудал нь анх индиануудын оршуулгын газар байсан гэх бөгөөд одоо урлаг соёлын томжуул их ирдэг аж. Буудлын дотоод засал сайн, гадна маш том төөрдөг байшинтай хийгээд мөн цасны нэг жижиг машиныг Жакад үзүүлдэг. Нөгөө талд Дайны ганцаараа тоглож байх ба Тонигийн харуулсан охидтой тааралддаг. Цааш буудалтай танилцах үеэр тогооч Дик Холлоронтой танилцсанаа. Холлорон тэдэнд галтгоог үзүүлэх бөгөөд энэ үеэр Холлорон Дайныг Док гэж дуудсан нь ээжийнх нь анхаарлыг их татдаг. Учир нь зөвхөн аав ээж хоёр нь л Дайныг Док гэж дууддаг бөгөөд өөр хүн энийг нь мэддэггүй юм бэлээ. Цааш явах үеэр Холлорон Дайнитай бодлороо ярилцсан нь хүү гайхшруулж орхидог. Зарим гэдмээр байна уу Док? Венди доод давхрыг үзэхээр явж Холлорон Дайны хоёр зарим гэдэхэр болсон юм. Энэ үеэр Холлорон хүүг өөртөө ижлэхэн зүүн совинтой юм байна гэдгийг тайлбарладаг. Энэ нь гялбах чадвар. Энэ төрлийн зүүн совинтой хүмүүс нь ирээдүйд болж болох зүйлсийг хардаг бөгөөд энэ тохиолдолд Дайныгийн зүүн совинг Тони гэж хэлж болно. Буудалд ирэхээс өмнө юу харсан эсхийг Холлорон асуухад Дайны гэлбсныхаа дараа ухаан алдаж эргээд сэрэхдээ юу харснаа сайн сандаггүй гинэ. Гэхдээ тэр буудалд ямар нэг болохгүй зүйл байгааг мэдэж байв. Үүнийг Холлорон зарим нэг газрууд яг л хүн шиг хийгээд бас гэлбэж чаддаг гэдэг. Мөн ямар нэгэн үйлдэл үргэлж үр дагавраа үлдээдэг бөгөөд ирээдүйд болох зүйлийг харж чадаж байгаатай адил өнгөрсөнд болсон зүйлийг ч харж чадахыг Дайнид хэлдэг. Дайны түүнээс шууд л $230 өрөөний талаар асуунаа. Холлорон түүнд өрөөний талаар тайлбарлахаас татгалзаж бас тэр өрөө рүү орох шаардлагач байхгүйг сануулна. Ингээд нэг мэтгэд л хүмүүс бүгдээрээ явж 1 сар өнгөрсөн байгаагаар гардаг. Венди одоо л шинэ орчинд дасаж байна гэх бол Жакад буудал анхнаасаа л нэг л танил газар шиг санагдсан гэдэг. Нэг булан ирэхдээ цаана нь юу байгааг мэдэж байх юм шиг санагдсан. Юу гэмээр ч юм дээ. Дээжав уу шиг. Үдээс хойш Венди хүүтэйгээ өнөө алдарт төөрдөг байшингаар явдаг. Байшин том хийгээд нэг орсон бол буцаад гарахад амаргүй ажээ. Өдөр хоног өнгөрсөөр удалгүй маш хүчтэй засан шуурга дэгдэж буудлыг бараг л бүхэлд нь хочдог. Бяцхан Дайны хаа нэг буудлаар тоглож явахдаа өнөө $230 өрөөнд юу байгааг сонирхдог байсан ч хараахан орж зүрхэлдэггүй байсан юм. Харин Жак өдрийн ихэнхийг нь зохиол дээрээ ажиллаж өнгөрөх болсон ч нэг л зүйл болохгүй байв. Ингэснээр мань хүн цухалдаж гүйцэх бөгөөд энэ уураа эхнэр дээрээ гаргасан юм. Уг нь эхнэр нь өөргийн зохиолын л уншихыг хүссэн. Харин Жак "Sons Wendy чамайг энд ирэх болгонд миний хараал идсэн анхаарал сарниж байна. Тэгэхээр дүрм тогтооё. Намайг энд ажиллаж байхад энэ бичгийн машин дуурж байхад чи нааша зөвлөх хэрэггүй." Хүчтэй цасан шуурганы улмаас утасны холбоо тасарч зөвхөн радиогоор л цагдаа нартай холбогдох боломжтой болсон байгаагаар гардаг.
Нөхөртөөгөө маргалдаж энэ бөглөө газар хашигдсан Венди өөртөө ярилцах хүн хайж байна уу гэлтэй холбоогоор цагдаа нартай ярилцсанаа. Харин Дайны нэг өдөр тоглолтгоороо тоглож яваад яагаад ч юм өмнө нь гялбахтаа харсан хоёр охин хардаг. Охтын цогцоосч зурус харагдах бөгөөд тэд магадгүй өнөөх манач Кридийн охид байх. Айсан Дайныг тооны таймшруулан ноён хаар олдын хэлснийг сан Дайны эд зүгээр л өнгөрсний улмаар төдий. Босон үйл явдал намжиж маргааш нь Дайны тоглож байтал хаанаас ч юм нэг бөмбөг хүрээд ирдэг. Дайны цааш коридороор явтал 237 дугаар өрөөний хаалганд онгорхой түлхүүр өлгөөд орхисон байгаагаар гарна. Энэ үед Вендид буудлын доод давхар дулаалгыг шалгаж байтал генет нэг хашгираан дуулддаг. Энэ нь Жакийн дуу байх өгөөд тэр зүүдэлж байлаа. Венди гэрхэд тэр шалан дээр унжихсан аимшигтай зүүдэллээ гэдэг. Тэр зүүдэндээ эхнэр хүүгээ хөнөж тэрч бөгөөл хідэн хэсэг хуваасан гэв. Нөгөө талаас Дайны ирж байх ба Венди хүүгээ өрөөндөө ор гэсэн ч түүний хүү яриаг нь үлтон ирж байлаа. Гэтэл Дайныгийн цамцны зах нь урагдаж хүзүүн час улаан болжээ. Үүнийг харсан Венди нөхрөө хүүд нь гар хүрсэн байна гэж буруутгадаг. Жак болсон явдлыг өөрөө хийсэн гэсгэд эргэлзэж буй мэд хоёрын хооронд гурвын дунд царай гаргаж үлдгэн дээр. Өчн мань хүн буудлын бүжгийн танхимын өмнөх баарлуу зүглэнэ. Гэтэл яагаад ч баарны бартендер Ллойд байх ба хоосон байсан баарч дүүрэн уух юмтай байв. Энэ бол гоё лээ. Жак Ллойдтэй хизээний танил юм шиг виски унгаа ярилцдаг. Тэр эхнэрийнхээ талаар гомдолж хүүгээ санаандгүй гэмтээсэн талаараа ч дурсдаг. Харин энэ санаандгүй ослыг нь эхнэр нь насан туршид нь өлгөн ярих болно гэдэг. Ллойд хариуд нь эмэгтэйчүүдээ гэж хамт амьдрахад хэзүүж хаяад явж чадахгүй ус. Мэргэн өгс байна Ллойд, мэргэн өгс. Энэ үеэр Венди нөхрөө хайж явах ба Жакд буудалд хэн нэгэн байгааг хэлдэг. Тэр хүн л хүүгийн тийм болгосон байжээ гэхэд Жак зөрүүлэн өрөөнийх нь дугаарыг асуунаа. Нөгөө талд хоолорандгаа гэртээ орон дээрээ тухлан зурагт үзэж байгаагаар гарна. Гэтэл түүнд ойрын ирээдүйд болох зүйл харагдаж байна уу гэлтэй байдаг. Дайны жамнаас нь цагаан хөөс сахраад ямар нэгэн зүйл харж эхэлсэн байлаа. Үүнтэй зэрэгцээд Жак 237 дугаар өрөө рүү орж байх бөгөөд өрөөнд хинч байсангүй. Харин угаалгын өрөөнд нэгэн чимээ дуулднаа. Нүдэндээ итгэмээргүй зүйл харсан нь нүцгэн бүсгүй байсан юм. Жак тэр дараа ухаанаа алдаж бүсгүйг үнслээ. Харин хормын дотор бүсгүй яр шархандаа идэгдсэн аимшигтай нэгэн болж хувирхан тэр. Жак мэдээж өрөг бушуухан түгжээд гараад явж одно шүү дээ. Энэ үед хоолорон буудал руу холбоо барихыг хичээгч утасны сүлжээ унжээ. Тийм болохоор орон нутгийн цагдаа руу ярьж радиогоор цааш холбогдож өгөхийг хүсдэг. Жак харин өрөөндөө иргэн ирж их нэртэй 237-д хинж байхгүй байна гэж хэлдэг. Дэни харин унцаар байх ба Венди хүүдээ санаа зовон уулнаас бууц хайгна. Жак тэр дороо уурлаж би одоо л нэг сайн бүтээл төөрөх гэж байхад эндээс явъя гихгээ юу. Тэгвэл би зохиолоо өргөжлүүлж чадах юм шиг байна уу? Яасан? Намайг дахиад цас цэвэрлэж машин уугаадаг ажил хийлгэх гээ юу аа? Жакийн дүр ер нь энэ амьдралдаа жоохон ихнэрээ буруутгах хандлагатай юм шиг байна лээ. Тэгээд мань хүн өрөөг орхин одноо. Хэсэг буудлаар алхасны эцэст ёслолын танхимд иргэн ирэхэд тэрүүгээр дүүрэн хүмүүстэй үдшилэг болж байлаа. Тэр даруй Жак баярлан зангиж байтал нэгэн зөөгч уух юм ингэрлүү насахчхав. Нойлд гүрмийг нь цэвэрлэх ба зөөгчтэй хэсэг ярьж байгаад нэрийг нь асуухад Крэди гэдэг. Жак ихэндээ анзаараагүй зөөгчийг ихнэр болон хоёр охинтой гэдгийг сонсоод өнөө өмнөх гэр бүлээ хөнөөсөн манаач гэдгийг нь ойлгоноо. Уур амьсгал генет солигдож Крэди хэрхэн гэрийнхнээ хороосон ярьж өгөх ба тэр аль хэдийн буудлын нэг хэсэг болсон байв. Мөн өвгөрч зогсохгүй одоо болоод буй зүйлсэд нэгэн өнгөт арьстан оролцохыг хичээж байгааг хэлдэг. Үүнд Жакийн хүүг хамааралтай тэр бүгэл хүүч нь маш гайхалтай авьяастай. Энэ нь таны өвөл хэрэгт том саад татхур болно гэдэг. Өмнө нь Крэдэд огтон саад болж буудлыг шатаах гэхэд тэр огтоо нөгөө ертөнцлөө нь явуулжээ. Эхнэрээ ч мөн ялгаагүй. Бүжгийн танхимаас босож явхад радиогоор хэн нэгэн холбогдох гэж хичээж байгаа нь Жакд сонсогдоно. Жак радионы эрг шургыг тайлж аваад холбоог бүхэлдэн тасддаг. Ингэснээр цагдаа нар радиогоор холбогдох боломжгүй болж оверлуг зочид буудал гадна ертөнцөөс бүхэлдээ тасарсан юм. Холбоо хөлөөж байсан хоолоор ондгооч буудалтай холбогдох боломжгүй болсон мэддэг. Тэрээр тэр даруй буудалтай ойролцоох хот руу хөдлөнө. Нисэх буудал дээр буусан даруйдаа танил руугаа залгаж уулын өмнөх хотын байр байдлыг асууж одоо ч шуургатай байгааг мэднэ. Хоолоронд буудалд буусан хүмүүс найдваргүй хөгийн амьтад байж над руу өчигдөр уул маань захирал ярьсан юм.
Би тэр хүмүүсийг очиж хөөх хэрэгтэй байна. Надад уул руу гарах цасны машин олоод өгнө үсттэй гэдэг. Ингээд манай ах цааш машин түрээслээд хотын зүг явж байгаагаар гарнаа. Үнэхээр цаг агаар гэж авах юмгүй шуурч байна. Маргааш нь Венди нөхөртөө уулнаас буулаа гэж хэлэхээр ирдэг. Тэгэхдээ нэг цохиур барьсан ирж байгаам. Юмыг яаж мэдлээ тийм ээ? Энэ буудал нөхөрт нь нэг юм хийцэн байгаа шүү дээ. Гэхдээ Жак өрөөндөө байхгүй, өрөө нь хоосон байдаг. Жакийн ажлын өрөөнд ирэхэд тэр байхгүй, эзгүй байв. Хажиргалтай түүний бичсэн зүйлийг хартал нэг өгүүлбэрээ точгол давтан бичсэн байлаа. Амралт зугаагүй хөдөлмөр нь Жакийг мохоодог юм гэж хэдэн зуун хуудас бичжээ. Удалгүй араас нь Жак хэр болсон байна хэлээч. Венди тэр дороо нөхрөөс айн дагжин чичирч юу ярих гэж байснаа ортоос мартаж орхич. Энэ үед дайныг ялбаж байдаг. Буудал бүхэлдээ цуснд живж байгаа дүр зураг харагданаа. Харин Венди сандран айн түгдэн чичирч хүүгээ авч явахаа хэлдэг. Жак үүнийг нь яжилсан ч гэмээр "Өө тийм үү. Чи Дэнийг эмнэлэг рүү авч явахаар бодож байгаа хэрэг үү? Тийм үү? Миний ажлын талаар бодож үзсэн үү хонгор минь? Би ажилтнуудынхаа бас захирлын өмнө итгэл хүлээж энэ ажлыг авсан." Энэ мэтчлэн тэр Венди рүү дайрах бөгөөд Венди ч айдсаасаа болоод юу болж байгааг тунгаах чадалгүй болжээ. "Сонсож бай хонгор минь. Гэргийн минь. Би чамайг зовоохгүй. Би зүгээр л тархийг чинь бяцлаад цааш нь чихмээр байна." Жак дүүний цохиурыг булаахаар ойртох үед Венди нөхрөө санаандгүй зохиж шатнаас унагадаг. Ингэснээр Жак ухаан алдаж айсан Венди түүнийг хөргүүрлүү хийнэ. Түүнийг чирч явахад хагас дутуу ухаантай хүн сэрж удалгүй юу олоод байгааг нэг юм ойлгодог. Гинтийн цочролд өртсөн Венди хэсэг зур амс хийж хүүгээ авч явах гэж байгаагаа хэлнэ. Жак эхэндээ толгоо өвдөж байна гэж эхнэрээрээ өрөвдүүлэх гэсэн ч эхнэрээ явах гэж байгааг сонсоод түүнийг явж чадахгүйг хэлдэг. Мань хүн радиог нэвдлэхээс гадна цасны машиныг нэвдэлсэн юм шиг байна лээ. Венди гараад цасны машиныг шалгатал нээрээ лэвдэрсэн байдаг. Өдөж болгоод Жак унтсан байх ба удалгүй гаднаас өмнөх манаач Кридигийн дуу сонсогдсон шүү дээ. Тэр Жакад өөрийнхөө зорилтод ажиллаа гүйцэлдүүлэхийг сануулна. Ер нь бол буудал Жакаар Кридигийн хийсэн зүйлийг хийлгэх гээд байгаа шүү дээ. Удалгүй хаалганы цаанаас цоожийг тайлж байгаа сонсогдноо. Харин нөгөө талд цаснаар манай хоолоор ондгой уулын замаар өксөж яваа харагддаг. Сайн хүн юм аа нэрээ. Энэ үед Жак ээжийнхээ өрөөнд ороод ирсэн амандаа Red Room гэж бувтансаар явж идэг. Ер нь бол Жак биш Тони болцсон явж байгаа шүү дээ. Тэр орны дэрэгдээс хутга авч бас уруулын будгаар хаалган дээр Red Room гэж өвчдөг. Энэ бол манай Дэнигийн гэлбэж байхдаа гарсан зүйлсийн нэг нь. Хүүгийнхээ бувтах дуунаар сэлсэн Венди хаалга руу гартал Red Room нь murder буюу аллаг гэж уншигддаг. Гэнтэл өрөөний гаднаас Жакийн дуугарч тэр хаалгыг сүхээр балбаж эхлэхэн тэр. Венди хүүгээ аваад нойлын өрөө орж хаалгын төгжээд дараа нь цонхоор хүүгээ гаргадаг. Энэ үед Жак аль хэдийн хаалгыг эвдэд нойлын зүг ирж явнаа. Венди маань өөрөө гарах гэсэн ч цонхоор багтдаггүй. Тэгээд хүүдээ явж нуугдаа гэж хэлэх бөгөөд өөрөө хутгаа аваад нойлын өрөөний буланд очино. Жак гаднаас нь сүхээр хаалгыг цөмөлж эхлэн шүү дээ. Жак ч байна хонгор минь. Тэр хаалганы нэг самбарыг цөмөлсөн даруйдаа төгжээг тайлах гэж оролдоход Венди гарыг нь зүсдэг. Үүнтэй зэрэгцээд машинуудуу сонсогдож эхэлнэ. Манай хоолоронд ах ирж байна шүү дээ. Жак Вендиг орхин үүдний зүг явах бол хоолоронд машина яг Вендигийн байгаа өрөөний харалдаа тавиад буудал руу орно. Хэд их айсан Венди үүнийг анзаараагүй байх. Тэгээд ямар ч гэсэн нөхрөө явсан ганзаараад хүүгээ хайхаар гардаг. Хоолоронд ах маань буудлаар тэднийг хайж чангаар орилж явах бөгөөд гэнтэл багны араас Жак гарч ирэн түүнийг хөнөөнө. Энэ үед гал тогооны өрөөнд нуугдж байсан Дэни юу болохыг харан чангаар орилдог. Өвгийнхээ дууг сонссон даруйдаа Жак хайж эхлэн шүү дээ. Ядаж байхад гал тогоо яг хажууд нь байсан юм бэ нэлээ. Тэгээд Дани маань яг нүдэн дээр нь шүүгэнээс гараад зүгтнаа. Энэ үед буудлын нөгөө талд хүүгээ хайж явсан Венди нэг хачирхалтай зүйл хардаг. Нөхцөл байдал хурцдагын хэрээр Вендид ч гэсэн буудал нөлөөлж байгаа юм шиг байна лээ. Тэр цааш явсаар амиа алдсан хоолоор ондгойдоо таардаг. Гэтэл ард нь дахиад нэг хүн байх нь тэр. Сайхан үдэшлэг болж байна шүү. Дэни харин буудлаас гарч цухтаад төөрдөг байшин руу орсон байдаг. Жак түүнийг цасан дээр гарсан хөлийн мөрөөр хөөж явна. Ер нь бол сая болсон зүйлсээс хойш манай Дэни эргээд ирсэн юм шиг байна лээ. Тэгээд ааваасаа зугтаж явсаар нэг зогсоод өмнө нь гарсан мөрөн дээрээ гიშгэж цэвэрхэн ухардаг. Хэд ухраад замаас гарч гарсан уул мөрөө баллаж эхэлнэ.
Жак чаднаас унахдаа хөлөө гэмтээсэн болохоор хурдан явж чадахгүй, Текийн хэрээр хурдан осгож байгаа юм. Ямар ч гэсэн Дэннигийн мөрийг дагаж явсаар өнөө мөргүй үлдсэн хэсэг дээр ирдэг. Дэнни нөгөө талд нь нуугдаж байгаа шүү дээ. Аав нь цааш өргөжлүүлэн хаях бол Дэнни маань мөрөө даган буцаад явнаа. Энэ үед буудлын төв танхимаар явж байсан Венди гинтэл коридорын нөгөө талаас цус суурсан орж ирж байгааг хардаг. Тэр даруй зугтаж гарах нь мэдээж гадаан нь байсан цасны машины өмнө ирэхэд нөгөө талаас Дэнни маань ирж байдаг. Ингээд эххүү хоёр 9 минут уулзаж байгаа юм. Тэр даруй цасны машинд суугаад гарсан мөрөөр нь буцаад яваад өгөлгүй яах вэ? Харин төөрдөг байсанд гатсан Жак бага багаар осгож эцэст нь та бидний мэдэх өнөө алдартай хэсэг гарнаа. Киноны төгсгөлд Overlook буудалд 1921 онд ахуулсан хуучны зургийг харуулах бөгөөд тэрэн дээр нь мань Жак урд нь тууж байдаг. Би бол энийг мань хүн угаасаа буудлын нэг хэсэг байсан юм байна даа л гэж ойлгосон. Угаасаа булан ирэх төдийд тэнд юу байгааг мэдээд байна гэсэн шүү дээ. Ингээд өнөөдрийн бичлэг маань өндөрлөж байна. Саб нэг дарчхаарай баярлаа баяртай тооны гудаа.